Санаа хүмүүс шүү дээ. Өнөөдөр видео тавтай мөр. За өсөд алдаггүй. Яана. За сайн уу ванда. Нэш. Зэхөөж. 이게 다들 나와 하나 있는 줄 알지? Гიშгэж яваад зэцэгт нагаан гадармэ. Сайн уу хулан байна. Би санд сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Хэдийгээр Улаанбаатар хотод төрж өссөн ч Монгол орноо бүтнээр нь тарьж, аялж, хөдөө нутагт амьдардаг хүүхдүүдтэй уулзаж, тэдний дотоод сэтгэлийг уудлан, хүсэл мөрөөдлийг нь сонсож, халуун дотны ярилцахыг хүсдэг. Тиймээс өвөр хангай, баян хонгор, говь алтай, ховд, увс, завхан, ар хангай, булган, хөөсгөл зэрэг аймагуудаараа аялан хүүхдүүдтэй ярилцсан тэмдэглэлээ влог болгон та бүхэнд хүргэж байна. Орхон голын хүндид байна гэдэг энэ л хата. Монголын амар амгалан Та нар хаана юм гэж бодож байна? Энэ бол жинхэнэ Монголын хөдөө тал нутагт би Өвөр хангай аймгийн Хужирт сум дээр байна. Машинаасаа буугаад төрсөн сэтгэгдэл болоод шууд ингээд үнэр шууд ханхалсан. Яг харахаас илүү би шууд үнэрсэн. Шууд ингээд нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй бүх юмны холимог нэг донжтой. Яг л Монгол хүн болсондоо ингээд бахархам тийм нэг тийм онцгой үнэр. Тэгэл уул усыг хараад шууд ингээл дотор ингээд гал ингээд шүдэнзээр асаацсан юм шиг ингээд дүүрэлзээл шууд хөөрөөл ингээд зүрх таг гэж дуграал тэгэл уул ус газар шороогоо хараад шууд ингээд бараг хүслээ шивнээд баярлал хамт догдлол амар хөөрсөн. Тэр хардаа одоо ингээд уулан дээгүүр тал нутаг дээр байгаа ингээд хонь хураг ишиг итэр ингээд яг тал дээр ингээд тавьсан ийм сувд эрдэнэс шиг ийм үнэтэй цайтай амар тийм гоё харагдаж байна. Тэгээд одоо хүн болгоо ер нь бас мөрөөддөг байсан баг багтаа үүлэн дээр ингээл аваал дээр нь хөвтөөл тэгэл оролдоол тоглоол нисээл дунд нь би тхийг амар хүсдэг байсан. Гэхдээ энэ үүлэн дунд бол энэ үүлийг харах тусам бүр ингээд илүү их тийх хүсэл ирмэлзэлмэн төрж байна. Уулыг аав гэж бол ингэж зүүрлдэг штеп монгол хүмүүс. Тэгэд яагаад гэдэг гэхийг би баг ингээд энэ дээрээ ойлгож байна. Бидний ингээд тойроо дүүрэн том сүрлэг хайрхнууд байна. Тэгээд бидрийг хамгаалж байгаа юм шиг юм лус савдаг юм мундаг юм уул хайрхан. Тэгээ аав нар ч гэсэн бидрийг хамгаалдаг шиг ингэж зүүрлдэг гэдэг бас ингээл гинт орж ирээл ер нь л байгаль болвол үнэхээр супер байна. За сайн уу? Сайн уу? За хэдэн удаа наадмын морь уралдажсэн бэ? Би чинь 5 настайгаас гэж мөрөөсөн. Одоо ингээд чи зөндөл удаа наадамд орж исэн. Тэгэд энэ дунд чиний унжсэн морь байгаа юу? Байхгүй. Чи юу унжсэн морь хаана? Тэр уян дөрөв. Аль өнгөтэй морь? Наадлын 3. Чи одоо өнгө зүсэл. Одоо шинэ тэр ямар өнгөтэй адуу вэ гэж асуухгүй тэр ямар зүстэй адуу вэ гэж асууна гэсэн үг юм тий. Одоо бүгдээрээ зуны амралтаараа ирсэн. Тэгээд маш олон ингээ шүлэг чэйжсэн. Тэгээд Монгол шүлгээ уншихтаа маш их бахархалтай уншдаг. Тийм ах дүүтэй ярилцаж уулзцгаая. Хүлд орохдоо унаж болсон мөрөө гаргаж. Хүйтэн бол энэ уснаас шүдээ. Таштал зэлгэж тал энэ тог руу нуурын ангир үргэж тааны тодгой цэцгийн дэлбээ түүж явсан болохоор газар шорондоо би хайртай. Гэтэ хідэн шүлэг чэйжсэн бэ? Миний бодлоор яг 20 гэж бодож байна.
Ер нь 20. Чамд бүр ингээ хамгийн их зүрхэнд хоногшсон хамгийн дуртай шүлэг чинь ямар шүлэг вэ? Би хан төрөө. Тэгвэл чи шүлгийг яагаад энэ дуртай одоо үг өгүүлбэрт нь юм уу, зүүрэл хийсэнд нь юм уу, яг аль хэсэгт нь ер нь хамгийн дуртай вэ? Би эхний бодог бол хүүх махан дээрийг эзэн нэгэн төрлөө би гэдэг нь амар гоё санагддаг болохоор би Дуртай. Харин дансан халтахад гал голон тоо хамгаалж халахын сайхан ирчүүд бөө мөрдөж мордохдоо хатан туулын усыг аршаан хэмээн амтлан хайрах чулуу шороог нь алчууртаа боож явсанд нь газар шорондоо би хайртай. Сонсогдчих. За сайн уу юу вэ да? Сайн уу? Надаас битээ ягараа. Оо тийм үү. Чи их юм ярьж байна да. Сайн уу? Сайн уу? За сайн уу юу вэ да? Нэшэр. Ui. За өшөөш. Оо за өшөөр хүн байна уу? Чи ясаа хөөх юм бэ тэгтээ. Ой. Өрөөцнө. Тэ нөр гараад ирлээ. Энэ маш сонирхолтой чулуунууд байгааз хүний гараар бүтээгдсэн юм болов? Байгалийн бүтээл юм болов? Хариултыг олж чулууг үзье гэвэл улаан цэцгэлэнгийн хүрхрээг зориорой. Би Өвөр Хангай аймгийн Хужирт суманд хурдан морины унааж төгс жаргал болон амралтаараа хөдөг зорьсон 20 шүлэг чэйжэрээ мэддэг. Шүлэг бүрээ уран яруу уншдаг, ариг бүх нартай уулзаж ярилцсан. Цааш Баян Хонгор аймгийн Галууд суманд ямар үйл явдал намайг хүлээж байсан гэж. Баян Хонгор аймгийн Галууд суман дээр байна. За тэгэхээр бид нар ингээд ааруул идээд ааруулын дуртай байдаг бол анх удаа аарцаар ааруул хийх гэж байна. Би ер нь бол аарцаар ааруул хийхийг мэддэг ч гэсэн ерөөс ингээд өөрөө зүсч өөрөө хатааж ингэж утсаар зүсч ерөөсөө үзэж байгаагүй. Тэгээ ойрхон барих тусмаа ингээд нөө аарц чи хурдан явчихсан юм аа. Ингээд өөрийнхөө иддэг ааруулыг өөрөө хийж үзлээ. Яна унагаж хүдэ. Хөркөмэй. Энэхүү Баян Хонгор аймгийн Галууд суманд олон адуутай айлд очиж нэг дор маш олон адууг давхихыг харж адуун дундаас морь уургалахыг гайхаж давхиж буй мордыг хараад зүрх тогтолсон. Тэгвэл миний очих дараагийн аймаг Говьалтай аймгийн Жаргалан сум. Тэнд алдарт Ирэн нур байгаа гэсэн. Говьалтай аймгийн Жаргалан сумын Ирэн нур нь үнэхээр юм уудам том тэгээд бас хүмүүсгүй хүлгүү гэдэг юм бэлээ. Тэгээд яг ингээд уул ус газар шороо энэ Говьалтай аймгийнхаа газар шороо энэ тал нутагтайгаа зохицоод бол үнэхээр үзэсгэлэнтэй үгээр бас ингээд илэрхийлэхэд яг нэг тохирохгүй юм шиг нэг тийм гоё харагддаг юм байна. Яг уран зураг шиг тэгээд өнгө мөнгө нүртэл ингээ уусаад тэнд байгаа одоо нар нь одоо шинэ ингээ дишэнэ ингээд дусаад ойгоод яг ингээ хоёр юм нар ингээ юу жаргаж байгаа юм шиг харагдах жишээний бол үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна. За ингээ та гурвын морины ерөн зүс ямар вэ? Хар мортой би. Хар мортой. Би хэр мортой. Бор халуун. Ийм ирээ халзан ийм юу өнгөтэй болохоор. Ингэж дүрсэлтэй юм аа. Наадамд оролцчихсан уу? Оролцсон. За. Хэдэн оролцоог үлээ. За чи хэдэн настайд оролцчихсан? Би юу? Тий. За сая 10 настайдаа сумынхаа наадамд төрүүлж исэн. Тийм үү. За тэгээ төрүүлээ гоёсэн. Ямар үдэрс төрсөн? Гоё гүүгэлгээл мэдэн төрсөн. Энэ үс нь ингээд айгу хатуу юм тий. Үүс гэдэг юм аа. Энийг дийл гэдэг. Дийл гэдэг юм уу? Яагаад дийл гэдэг? Тэгвэл цаанаасаа юу? Би цаанаасаа дийл. За. За одоо бид хоёр сул татж байна. За энэ сулыг охлоод бүр анханасаа элсэн дургадаг бид нар түүж ирээд одоо ишнээс нь салгаад харлуулад
Энийг за чи энийг барьж байгаарай ингээд. За. За тэгээд сүлээ бид нэр өглөө хуураад болгосон тий. Одоо болгосон сүлээ бүгдээрээ термд хийгээд татаад гурил болгоно. За энийг терм гэдэг энэ чулуугаар хийсэн байгаа. За энийг одоо саваа мод гэн. Саваа модороо ингээд эргүүлнэ. За одоо энийг эргүүлэхээр энэ хар сүлмэний дотгошоо ороод мунталтаад ингээд энэ гурил болоо гараад ирнэ. Өнөрөл маш гоё байгаа. Саяны сайшнд үнэрлээ л. Айгуу гоё үнэртэй. Энийг идэхээр маш гоё үег. Чинийг ингээл зураад идэх юм бол өдөртөө үлсэн гэж бараг байхгүй. За маавда чинь амтлаад идээд үз. За. Миш өмнө амтлаж байгаагүй амт байна. Гоё амттай байна. Амтхай. Нэг тийм яг үг таархааргүй нэг тийм онцгой. За бид Гоё байна. дахиад гоё хонь хураг хийгээдэг. Хураг? Тэг чи хонь авах уу, хураг авах уу? Яг хургийг авчий да. Хургийг авчи. За төлөө чинь гоё хураг. Чи намайг дуурайгаад хийгээрэй заа юу. За. Чи идэх учраас би гарна даа. За ингээд Яс гарн дээр ингээд хийж. за ингээд байгаа жижигхэн хорог гацсан маш гоё идчихэв. За хураг шүү мэ. Яг ингээ арваагүй шиг хэлбэр дөрөв. За сайн уу Ховд аймгийн Манхан суман дээр ирсэн байна. За тийм Манхан сумны маань маш юм онцлогтой байгалийн бүтцэн болохоор ийм синж хад байдгийн байна. Та нар харж байгаачлаа ингээд яг синж шиг юм бариултай. А тэгээд дүрсэлж хэлэх юм бол яг ингээ голоор ингээд тэнгэр цэв цэнхэр Монголын сайхан тэнгэр байжгаад айгүй том сүрлэг хад гарч ирээд тэнгүүд яг дахиад тэнгэр юм орж ирээд нэг тийм айгүй тийм үзэсгэлэнтэй ичидээ харагддаг юм байна. Тэгээд энэ нь амар гоё харагдаж байгаа ч гэсэн яг ингээд алхаад ороод үзьгээд бодонгууд ингээд нэг уран сэтгэмжээрээ ингээд төсөөлөгдөд ингээд цаана ингээд өөр ертөнцөөр ороод ингээд буцаж гарч ирэх боломжтой болохтой нэг тийм юм бодогдоод ер нь тэгээд орхосоо жахан айс хийсэн байгаа. Тэгээд ер нь л энэ айгүй сонирхолтой байд юм байна. Тэгээд хажууд нь юм сайхан овоо байдаг юм байна. Тэгээд монгол хүн ер нь л овоондоо нар зөв ингээд хороод чулуу ингээд тавих хэрэгтэй байдаг. За овооны ихийг таньдаа олзны ихийг надад өгөөрэй. Тань бүжиг ер нь хинээс орж исэн бэ? Би сая зааж эхлэхэд хэлсэндээ би манай аавыг банза шарам банза гэдэг Ховд аймгийн зэрэг сумд байсан. Би өөрөө зэрэг сум яриад. Тэр одоо би 6 дахь үеийн би чинь загсны 13 бэлгээ байдаг заа байхгүй. Тэгээ 13 бэлгээ бид нар зааж байгаа юм. Бид нар заруулаа мөртлөө бүгдээрээ тэр бүжгээ мэднэ. Яг онцолж одоо надад заасан бэлгээ нэхэр мөргөл бэлгээ гэдэг байхгүй. Мөргөл загсны үндэсний мөргөл гэдэг бэлгээ. За явуулаа 1 2 3 4 5 6 нааш урагшаа арна 7 8 1 гараас холбоно гэсэн үг нэр энэ гар энэ урдталтаар ингэ байгаа юм чинь хойдлын гар ийм байна. Загсны бэлгээ дээр ерөөс ингэ толгойг өгөхгүй. Чи болох нэг гараад тагаад ингэ яваад байна. Ийхүү 1 2 3 4 цаавал 1 2 энэ хоорондоо мөрөө хөдлөн 3 4 дахиад аваад 5 6 7 8 юу болоод 1 2 3 4 нуу югахт наяг зур 5 6 7 8 үсэн замлаа 1 2 урагшаа 3 4 5 энэ дээр арга одоо би энэ дээр ингээ гар яагаад аваад энэ нэг юм урт үс одоо чиний үсээ шүү дээ энэ урт үсээ чи гүрж ийн 1 2 3 4 шидлээ. Олон ясны нутаг гэгддэг Ховд аймагт очсон анхны сум бол Манхан байв. Энд би өв тэгч бадам цэцэг багшаар загчин биелгээ залгасан. Загчин биелгээний хамгийн хэцүү нь талаараа газар цохих гэдэг хөдөлгөөн юм билээ. Харин Увс аймгийн Тариалан суманд хүүхдүүдээр хотон биелгээ заалгаад бараг л сурчих юм шиг санагдсан. Надад хотолцон хийдэг хотон биелгээгээ зааж өгсөн анх заяа, золбоо цэцэг, амин заяа нартаа баярлаа.
Би бас ер нь бол ингээд бүх одоо үндэсний угсаатны биелгээ ер нь би биелгээ Монголынхаа уламжлалыг одоо сонирхдаг байхгүй юу. Тэгээд яг хоо ер нь заалгаа явж байгаа. Тэгээд та гурав ер нь надад ингээд хотон язгууртан угсаатны юм жохон хэсэг юм биелгээг ер нь заагаад өгөх боломжтой юу? Бага. За ямар хөдөлгөөн байгаа? Сэдэн залуу гэдэг байлгээ. Ингээд хэсэг нар сарыг атгаад тэгээд буцаагаад ингээд дэвшүүлээд ингээд атгаад Ийм утга учиртай юм байна тийм. Ер нь ингээд харах юм байна тий. За ийм хөдөлгөөн бол ер нь бол гол хөдөлгөөн болж өгдөг юм байна тий. Тараагаа цогоод сэвээд тэгээд термдээ гурил гаргадаг. Өөж бүр бүжигэн дээр амьдралын нэг хэсэг гаргачих жаа. За тэрийг үзэл та тэгвэл. Энэ одоо яаж байгаа хэлбэр нөө? Тараагаа цогч. Цогч байгаа юм уу? За. Одоо энэ яаж байгаа юм? Сэвж байгаа. Сэвнэ. За. Ажил сурчих юм байна дөө. Дахиад наа. Доогуур нэмэн тий. одоо энэ ингээд гуйлаа ингээд тэрэмдэж байгаа. Тэрэмдэж байгаа. Шууд басчихсан. За. Зөө. Энэ бүр амьдралыг бол ингээ нэг хэсгээс нь ингээл зүгээр л одоо тий энгийн гэрийн эзэгтэй хүн ингээд хийдэг ч юм уу охиндоо зааж өгж байгаа тийм юм зүгээр ингээл бүжгэнд оруулсан байх нь шүү дээ. Тэгэхээр айгуу сонирхолтой юм байна тий. За одоо бүдрээ түрүүний охтуудын заасныг зүгээр хийж үзцгээе. Тэртээ ингээд хэрэмдэд байсан яг сайн тэгээд амслаа. Уртаж бусдаа өгөөд байсан. За маа. Ингээд нэг ер нь л янаж буруу зөв хийж л байгаа их тэгээд базар байна. Ховд аймгийн Булган сумын музейг сонирхсноор Булган сумтай танилцсан гэж хэлж болно. Музейд торгууд гэр торгуудын алдартай биелээж, ерөөлж магтаалж, Багсрын Пүрэв Жал гэдэг хүний тухай болон алдрын өргөө нэртэй өргөөг үзсэн. Байгалийн хэсэгт нь шүтдэг уул бүрэн хайрхан, онцлог амьтан нь Минжний чихмэл, өөр олон амьтны чихмэлж байсан. Мөн дайны үед зөрөгтэй тололцсон хүмүүсийн түүхийг сонирхсон. Тэр бүгдээс торгуудын нүүдэл гэдэг зурагтай хэсэгт байсан. Энэ нүүдлийг удирдсан увшааны алагдаж болно, ялагдаж үл болно гэдэг үг гүнзгий их сэтгэл төрүүлсэн. Ийм л ухаантай хүний үр удамтай уулзах нэ гэж тогтлов. Музейгээ тайлбарлаж өгсөн соёлын төвийн дарга Яш намын мөнх талай танд баярлаа. Ингээд Булган сумаар цаашаа илв. Гэрээсээ гараад л хүссэн жимсээ түүгээд идэнгээ боддоо Чарли Чаплингийн мөрөөдөл шиг бүтэншгүй бичин мэлээ. Ховд аймгийн Булган суманд би хашаагаараа дүүрэн жимстэй Балжин нэмгойн зээ охин мөнх сувдтай хамт жимс түнгээ ярилцсан нь гайхан сайхан дурсамж билээ. Одоо өвсөн гэдэг ухаад авсан одоо шарилж авсан гэх юм уу? Одоо ингээд сайхан цэвэрлсэн шүү дээ. Тийм. Яг тэр ер нь бол ингээд хамгийн ихэнд эрт босоод ер нь тэгж хийд юм бол эрт хийхээр нөгөө нэг арай ажил амждаг. Тийм тэгэхээр энэ нөгөө нэг эрт хийхээр бидэнд их цаг хожиж өгдөг гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг одоо өндөр ургаад бустайгаа одоо ингээ гимтэхээс өмнө яадаг. Эртхэн шиг авах хэрэгтэй байдаг гэсэн үг юм байна тий. Тийм. Тэгээ дараа нь ямар ажил хийв? Одоо жимс түүн. Одоо жимс түүхэд ямар жимснүүдийг одоо онцолж харж энэ нь болсон байна, энэ нь болоогүй байна гэж яаж ялгаад байгаа юм? Ийм гоё тод улаан иймэрхүү жимсийг болсон гэж бид нар болов. За одоо жишээ нь эндээс за энэ модноос авах юм бол хайлаа. За одоо хоёул энийг идэх. Энийг идэх юм уу? Шууд идэх за тийм. Яс нэг бас нэг болсныг авчих. Хамт л. Ингээд амсаад нөгөө нэг өөр
тийм худалдааны алмаас өөр хамтагч чаас. Айгу эко амар эрүүл амтаж. Могоо. Чи одоо яг энэ гой цэвэр агаартай ийм сайхан ургамалтай эн чинь бараг л ингээд хаашаа харан жимс ургамал ингээд хөсөн үедээ бараг аваад идэв штэ. Тэгээ ийм гоё ийм ертөнц ийм нэг ийм бяцхан ийм ичид ертөнц шиг юм үүссэн байгаа. Энэ газар ирээд чиний юу ямар мэдрэмж сэтгэл төрдөг вэ? Энэ одоо ингээд бяцхан шидийн газар гэж хэлж чаач надад таалагдж байна да. Тэгээд ингээд одоо ингээд энд ирэхээр ингээд ингээд яахаарахгүй нэг ингээд зүүдлээд байгаа юм шиг эсвэл ингээд амар гоё эсвэл үлгэрийн номон дотор ороод ирсэн юм шиг тиймэрхүү гоё мэдрэмж төрдөг. Слив нь байт юм те. Слив тэр дээш. Ер дээш юм. Тэгэл слив рүү гал явна. Яг слив гэдэг юм бол энэ юу хаана нэр вэ? Энэ болохоор слив гэхээр нэг гадаад нэр болоо явчихна л да. Дахиад гიშгчдэг биш үү? За. Иймэрхүү юм бол вэ нэг энэ үед. Энэ нүг байнга ингээд гол урсч юм устай ингээд. Одоо байнга ч яг биш зөө. Мод услах өдөртэй тахгүй юу? Одоо 7 хоногоор аслаад юм уу? Эсвэл 14 хоногоор аслаад тусалтай байхгүй юу? Ич ёо. За ингээд энэ болохоор ингээд слив. Ийм ногоонууд нь одоо болоогүй байгаа гэсэн үг. Энэ хүрмөр энэ улаанууд нь одоо болцсон байгаа гэсэн үг. Одоо энийг бол идэж болно гэсэн үг. Тий, болно. Идчихгүй. Идэж. Амгаа. Энд бараг таармаа шиг юм байна шүү дээ. Ингээд одоо газар доор ингээд унцсан байгаа. Эдгээр нь одоо болцсон гэсэн үг. Болоод өөрөө унзаа. Одоо ингээд заримдаа ингээд одоо өглөө босчоод дэглээ зулгаачаад эдэргээ ирж түүнэ гэсэн үг. Унсан жимснээсээ түүнэ гэсэн үг. Энэ минь бол ингээд болцсон гэсэн үг. Болоод өөрөө бараг уны гэдээ унтсан жимснээ юм байна. Зөндөө гоё жимс ургуулаарэ. Тэгээд энэ жимснүүд нь гоё үе өгөөч өөх болтгоо. За тэгээд баяр жимс түүсэнд бас баярлаа. Зөндөө гоё жимстэй болчлоо. За баярлаа. Ховд аймгийн Мөн хайрхан суман дээр ирсэн байна. За тэгэхээр миний ард байгаа том хайрхныг харж байгаа бах. Энэ бол Монголын 2 дахь өндөр том цаст хайрхан юм байна. Үнэ харахад бол үнэхээр юм сүрлэг цастай яг тэр одоо энэ цас нь ингээд яхан урссан байгаа. Энэ нь ингээд доошоо нь хайлаад ийм гоё юм гол мөрөн болдгийм болж урсдаг юм байна. Тэгээд бүр тэр та нар харж байгаа бол ийм бас нэг жохон цав цагаан ийм цастай хайрхан байгаа. За энэ нь бол бүр хамгийн өндөр нь юм байлээ. Тэгээд би болохоор ийм 4000 метрийн өндөрт байна. Тэгээд эхэндээ ийшээ гарахад ингээд амар зүрх төгтөг гээл. Тэгэл ингээд ер нь амар нисээд тагч байгаа юм шиг ингээд амар юм үлгэрч юм шиг санагдчихсан аахгүй юу. Гэтэ тэгээ сүүл дээрээ ингээд дасаад яцд юм билээ. Тэгээ ийм өндөрт ингээд хүмүүс ингээд айл майлаа ингээд гэр орноо засаад мал аж ахуйгаа эрхлээд явдаг юм билээ. За тэрнээс гадна би ийм гоё чулуун дээр ийм том хадтай чулуун дээр ийм алаг мэлхий харсан. Энийг бол би зүгээр шагаагаар л ер нь харж шагаагаар л наадам цагаан сараар тоглож ийсэн үү гэхээс биш ингэж гоё шагаагаар биш чулуугаар ийм гоё хэлбэртэй ингэж хийсэн байх нь ер нь харж байгаагүй. Тэгээд амар юм сонирхолтой санагдчихээн. Тэгээд ер нь хамгийн сонир нь ингээд одоо чулуугаар яаж тоглох бол гэдэг нь бас айгүй сонирхолтой байна. Сайн уу? Чи юу хийж байгаа? Би нөгөө сарлаг ороо ханаад хаасан нөгөө баасыг ингэж аргалуулж хатаад тийш түлдэг хотоос юм. Энд дэр нөө өндөр газар болохоор айгуу сэрүүхэн байдаг болохоор гал түлхэхэд хэрэгэлдэг юм байна тий. Одоо ингээд юу ах вэ? Нойднороо шууд гал түлчиж болохгүй юу? Болохгүй. Заавал нөгөө эврэж хатаах хэвээр. Одоо ойролцоогоор хэд хоногтой хэдэн цагт хатах вэ? Нэг 5 хоногт бол хатчихна. Та тэр нөгөө нэг тэр алаг мэлхийг өрснө үү? Юу, манай ихч өрсөн. Яг энэ зүйлийг болохоор би хэд болохоор нөгөө алаг мэлхийнээс санаа тийм жоохон нэг бэлэгдлийн чанартай тийм зүйл болгоно хийсэн байгаа л да энд.
сонирхолтой юм харлаа. Ийм том хадан дээр ингээд гой чулуугаар ингээд алан мэлгээ өрсөн байгааг бас харахад сонирхолтой байлаа. Зүгээр наадам цагаан сараар ингээд нэг шагаа ингээд өрж байгаа тоглолдог штеп. Тэгж л харж ийсэн үү гэхээс биш би ингэж олныг ямар чулуугаар харж байгаагүй болохоор ер нь айгүй сонирхолтой санагдлаа. Намайг амсгацсан бас ингээд уул муулан дээр байгааг харж байгаа байх. Би одоо ингээд ийм их том урт тэгээд ийм хад чулуутай замыг туулан барин юу зэрж ирвэ гэж юу харж байгаачлан Ван Симбрүү гэх маш ховор өндөрт ургадаг одоо нэг тэнгэрийн охины тэм цэцэг гэж яригддаг ийм мундаг цэцэгний яг хажууд нь зогсож байна. За тэгээд яг сэтгэгдэл яг одоогоор бол яг ядарч ийн гэдэг шиг. Тэгтээ айгуу юм сэтгэл хөөрсөн. Тэгээ ингээд шууд ингээд тал газар ус уул бүгдийг ингээд дээрээс харах бас гоё идэм байна. Ингээд юм хүмүүс дорооноор хардаг байсан бол одоо ингээд нүдэрээ харах бас өөрөө идэг юм байна. Тэгэд ингээд яг энэ цэцэг нь хамгийн онцлог нь зүгээр ингээд хөрсөн дээр ургадаггүй. Хадан дээр ингээд хадны завсар ийм одоо ийм том зам гаргаад одоо золиослж ирж ижил үдсэх боломжтой ийм мундаг гайхалтай цэцэг байдаг юм байна. Хамгийн баярлж байгаа юм нь юу нэг дуу хүртэл байдаг шүү дээ. Ээжигээ өөрөө дэрх юмсан гээд тийм дууг одоо ингээ бодонгууд би ээжтэйгээ хамт ийм гоё газар ирсэндээ бол амар баяртай байна. Тийм. Тэг цаашаа энэ талаар ярих юм болж яг уйлчих гэдэг болохоор яг байх. Тэгэд ингээ өндөртөө гарчингууд ингээ хаа сайгүй гоё харагддаг юм байна. Тэгэл тэнд гэл зөндөөл олон цэцэгнүүд байна. Тэг гоё хадтай газар болохоор авирахад амаргүй байсан ч гэсэн зориод ирсэн болохоор гоё байна. Ховд аймгийн Дөргөн сумын дээр ирсэн байна. За тэгээд Дөргөн сумынх нь хамгийн юм алтартай зүйлийн нэг болох хар ус нуурын ирэг дээр байна. Тэгээ хар ус нуур нь болохоор үнэхээр юм үзэсгэлэнтэй багтам сэтгэл хөдлөм нуур гэдэг юм байна. Үнэхээр том уудам цэнгэг тэгээд ингээд нарны тусгал нь ингээд тусж байгаа нь ингээд гялтганаад нэг алмаз эрдэн одоо юу гэдгийг тийм сайхан зүйлс шиг санагдаж байна. Тэгээд өстой олон төрлийн амьтан, олон төрлийн шувуу нисээд, дуграад, суугаад хосороо хослоод ингээд айгуу гоё нүдэнд бас олон сонирхолтой гоё зүйлүүд харагдаж байна. Энэ сумынх нь хайрхны онцлог нь гэвэл миний бодлоор арай юм цаана хол тэгээд юм өнгийн тэгээд айгуу өөрөнгө сонсдогтой үзэсгэлэнтэй санагдлаа. Усад бол ийм том дөрвөлжин, гурвалжин юм өнцгтэй байсан бол энэ сумын уулууд бол арай юм налуу, зөөлхөн ийм дулаахан санагдлаа. За тэгээ бүгдээрээ ерөөл одоо магтаал уншиж чаддаг тийм юм мундаг 4-р анги хүүхдтэй болцгаая ярилцъя. Одоо чи дайхны ерөөлөө дайхын дээр уншижсэн үү? Уншижсэн. Олны өмнө уншижсэн үү? Гоё эсэн үү? Гоё эсэн. Одоо айсан уу? Айгаагүй. Хүмүүс чамаа хараа одоо юу гэсэн? Чамд юу гэж хэлж байна? Ямар гоё уншд юм бэ? Ямар гоё уншд юм бэ? Ерөөл магтаалаасаа одоо нэг хамгийн дуртайгаа сонгоод бидэрт уншиж үзүүлээрэй. За. Даагад цаа уншнаа. За. Зэрээгч даяарлсан наадамчтай дамаа хуртаа үзлээгч цаммандураа тачигнуудын салманнуудаа тарболоодон цаан гэж руусан цаваагаар гиндагнуудын хулаан хоёрчтай хунын шимбэгэр хөшөөтэй хурцаа дөрвөн дөрөөтэй дараа жиорлтан дамаа хуртаа баццах тоддомог торгонжлаа бат дээр багтамсаахан ярхан мурдондагнуудын бэлээ Ура! Яасан сайхан уншдгийг. Одоо чамд ингээд хадаг барьж уншина гэдэг хин заасан бэ? Ер нь өөрөө ингээд хадаг бариад уншчих гэж бодсон уу? Эсвэл хүн чам зааж ирсэн үү? Ээж даажсэн. Тэгээд өстой чи үнэхээр мундаг юм байна уу энэ. Бүр ингээд тээжнээс нь ундарж байгаа юм шиг л уншиж ийсэн. Бара амар уншиж ийсэн. Баяр үргий. Тааштай бас зөндөө олон ерөөл магтаал уншаад, сураад, чэйжлээд, том болоод илүү олон газар, илүү олон хүндтэй Хураа гэд хамт ингээд хэлхийг бас өрөөе. Мөн л Ховд аймгийн Дөргөн суманд Арслан дор чимээ хурц тод хиллэхтэй ерөөлч магтаалч хүүтэй уулзсан бол тэндээсээ Завхан аймаг орж Баян хайрхан сумыг зорьсон билээ.
Хотгойдын унагнахөө хонгор халзан зүстэдэ 25-ны найран дээр хохон цоллыг олсон юм аа. Тийм. Манай том анаа жоохон ганцаараа дуулцсан үгүй юу? Бусдын жоохон мартцсан уу эсвэл ийдсэн үү? За аль нэг нь байх нь байна. Тэгэхээр гоё дууллаа. Гоё ялаа. Тэгээд одоо охтууд гэвэл үнээ бол саадаг байх тийм. Ер нь сайн саадаг. Тийм үү? Тэр жоохноо хүртэл сааж байгаа юм чи ер нь бол ананаар бол ер нь мэрэгжлийн болцсон байлгүй дээ тий. Нүдэ анж байгаа саах байлгүй дээ тий. Нүдэ анж байгаа сааж чадах уу? За тэгэхээр би бас үнээ сааж бас үзье гэж бодоод байна. Тэгэхээр та хэд ингээд олуулаа юм чи надаа ингээд заагаад хамт ингээд саагаад ингээд оролдоод ингээд ер нь үзэж чадна нэстэ тий. За тэгвэл одоо хэдүүлээ хамт гараад үнээ саядах уу? Энэ ямар зэрэгтэй тоглол вэ? Ой. Айхгүй шүү дээ. Аль үнэг саахлаа. Тэр торлоо үнэ. За. За. Би энэ үнэг саах юм байна жах надаас. Айгаал би ч айгаал надаас ч айгаал. Чи наашраа үе. Нэза. Oh no. За. Хүлийн ингээд уйдаг нь яаж байгаа юм? Хөлн тийм ахуугаа. Хандлаа. Тэр нэр нөгөө хүн өөр уусахад тэр. Энэ тэрж магадгүй гэд ингээд уйцсан байх шүү. За сайн уу бити уурлаарэ. Чи надаас айвал би чамаас айх бах шүү. Тийм. Авир ивэртэй. За. Ой нөө. Энд дээр суучихсан. Энд дээр шүү тэгээ ойртоо суучих юм. За. Жох урагшлах уу? За. Сандлаа жох урагшлах. Яана за. За. Тэгээ ингээ хоёр хөлөндөөс петана хавчих. Петана хавчих юм уу? За. Тэгээ одоо нас ингээ татаад дөрөв. Тэгээ сүүндээ дүрээд тэр цаад ингээ хурууга петана тэгээ сүрүүгээ дүрээд өөрийнхөө өндгийг ингэж зоод өхнийхээ нэг ингээд сүрээ. За ингээд зөөллөөд ингээд саан тэгээд яна энэ ботон жоохон чиглэлж. Үй момон гаргаа болчихсон шүү сүн. Гаргаа болоод шүү яана. Жоохон гараарэ. Одоо жоох надгаа харьцуулцгаая. Йоо барыг адилхан байдаг бай. Гэтэ чиний хараа том сав болохоор манай жоохногийнх маань ялчгүй их байна. Пүүх. Бүр тэжгмүүлж. За үнээ сааж үзлээ. Тэгдэл бол үнэхээр өндөр байд юм байна. Бас ингээд үнэний ингээ одоо мемэнд нь хүрээд ингээ сахаргаас мем ингээ дулаахан тэгээ дөрөв ширхээ дөрүүлэг нь ээлж саана гэд энэ бол надад бол юм урлаг нилээн юм авьяас шаардсан юм шиг санагдлаа. Тэгээ би ингээ сахад ингээ жохон гараадсэн чинь одоо эзэн нь гэх юм уу өдөр болгон саадаг охин нь ингээ саасан чинь шууд ингээл цацраал. Тэгээд бас ингээ нэг туглан ингээ хашаанаасаа гараад ирэнгүүт шууд ингээ мөөлж байгаа байхгүй юу? Одоо мбүү гэд тэнгүүт бас их нь үнэ нь бас шууд ингээ мөөлөө тэр хоёр ингээ амар хөөрхөн би бинтгээ уулзж байгаанаас айгүй тийм дулаахан хөөрхөн санагдлаа. Тэгээд сааж үзсэн үнэхээр бас гоё идэг юм байна. Тэгээд тэр жоохон хүүхэд бүр ингээ надаас хитүү юм бэ хүүхэд ингээ саасан. Тэгээд бүр ингээ надаас их саасан. Тэгээд би бол гайгүй би чинь том юм чинь бас илүү саачих байлгүй дээ гэж бодсон ч гэсэн бас арай татсангүй гэдэг шиг. Тэгээд сэтгэл бол үнэхээр өндөр байна. Надад өхөр сахыг хичээнгүйлэн зааж өгсөн. Дүүрэн баяр, буян аривжих, сурмаажав, бадам гарав, буян жаргал нартай баярлаа. Дараа дахин уулзаж уралдаад төрүүлэх болно. Би хайрхан сум гоо байгалийн гоо зүйн хувьд бол үнэхээр төгс төгөлдөр бүхэл сайхан зүйлинд байна, гол нь байна, мод нь байна, хайрхан нь байна, бүхэл сайхан зүйлүүд байна. За хоёлаа нэг тийш байгалаа нэг харцгаая. Энэ сайхан байгаль үе шүү дээ.
Тэгээ нүдэнийгээд харахаар ингээд сэтгэл ингээд хөдөлж байна. Тэгээд ингээ үеийнхээ охинтой алхаад гоё л байна да. Одоо ингээ чи Inside Out гэдэг кино мэдгүй. Тэр киноны болохоор ингээд чиний долоход толгойд чинь ингээд амар олон юу байдаг байхгүй юу? Хүмүүс эжилдэг. Одоо гонигтэй навчаа, ууртай навчаа, жаргалтай навчаа гэх мэтчлэн. Одоо тэгээ байдаг гэж бодъё л та хоёлаа. Хальт харсан юм бэ? Хальт харсан юм байна. За тэгвэл тийм одоо навчаанууд чиний толгой зөндөө олон байдаг болов уу? Чиний дотор чинь аль навчааны илүү их удирдлагыг гартаа аваад байна вэ? Ер нь ууртай талтай л. Яна ууртай навчаа одоо удирдлагыг бариад байна. Газар өөрлөлт. Яг нэг өсвөр наснд байгаа захиам их ирж л байгаа гэж байна. Хүү. Захиам их өгдөг. Манай ингээд тийм хайрлалт орл байхгүй. Байхгүй. Тийм. Гоё юм уу? Манай ингээд бол дүүрэн шүү дээ. Тэнийг харин гурлаж байна. Тэнд нараас л. Гоё сайн найзаа олоход нь бас амжилт хүсье. Айргаар алдартай Булган аймгийн Могод суманд гүнзэл үзэж, айраг бүлж, инх хүслэн намхай ням нартай ярилцсангаа Монголын номер 1 сайхан айрагнаас зөндөө ууж авсан. Айраг үнэхээр гоё амттай байсан шүү. Би ингээд Булган аймгийн Могод суман дээр ирсэн байна. Та нар юу нь бол Могод сумыг сонсч л байсан бах. Монголын бол ингээ хамгийн сайхан айрагтай сум гэж бол ярьдаг. За тэгээд бүгдээ юм гүнзэл гэдэг энэ дээр байна. Тэгээ гүүгээ сааж байна тэнд хэсэг хүмүүс. Унах барина гэх нэг юм болдог штэ ингээ жаахан хөхүүлж байгаа л ингээл татаад авчдаг штэ. Одоо яагаад ер нь ингээл хөрх ингээл хөхүүлэл байлгачихгүй ингээ татаж аваад дараа нь саадаг юм бол Эхлээд унгаараа эвлэгээд дараа нь одоо самын гүүнийхээ сүг. одоо эвлэгэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Эвлэгэн гэдэг болохоор ер нь бол тасуулна л гэсэн үг гэж боддог. Тасуулна. Одоо ингээд саана гэсэн утгатай юм байна тийм үү? Эвлэгэн гэдэг нь. Одоо эхлээд одоо ингээ хүн сайхан бол нэг их санахгүй. Тэгээ унгаараа эхлээд эвлэж жаад явал илүү байна. Чи ариг бүлж үзсэн үү? Үзсэн. За хэд бүлж исэн бэ? Хамгийн дээдтэй болохоор 2000. Хөөх одоо хэдэн цаг бүлэх үү? Мэдгүй 1-2 цаг болно. Яана. Чи ариг нэг ирэх юм биш үү? Хоёр дүү бүлж чадахгүй сте. Жохноос бүлнэ жоохгүй сте уусаа. Том болоод бүлнэ шүү дээ. Хөөх чта. Яагаад юм харах байгаа? Одоо ингэ айраг нь халахгүй гэд халаах. Одоо айргаа гоёгоор хандвал Пүү энэ бүр амар хөөсөрсөн биш. Энэ яагаад амар хөөсөрсөн байгаа? Цаасан шин сүү юм уу? Яг сая саагаад саамна. Харин өнөртөж шít. Өнөртөнгөө шүүс асгарч шít. Заатгэлж байгаа. Сол витамин. Тэгээд өглөөнөөс орой хүртэл хийсэн айрыг ингээл хэдхэн балгаал ууч нэхэр бас хайрын чимшиг гоё чимшиг. Хэдэн цаг бүлсэн айрыг ингээд дараа нь уугаад гол байвах мэдрэмжийг чи юу авч ирсэн үү? Айгүй чи юу бүлжсэн үү? Хэдэн цагаар нь? Тэгээ дараа нь бүлсэн айрыг уужсэн л уусчихсан үстэй. Тэгээд уухад ямар өдрөж төрсөн вэ? Гоё штэ. Үр дүнгээ амсаал гоё л байдаг байх л та. Чи одоо ингээ унаг татаал бас тусалсан тэр жирээр ингээ дараа нь айрыг уухаар ямар мэдрэмж төрдөг вэ? гоё өөрийнхөө хичээл зүтгэлээр хийсэн айрыг уухаар надад гоё санагддаг. Гоё санагддаг. За өнөөдөр бол сайхан ингээд Монголынхон тренд брэнд болсон айргийг хийж байгааг хараад, сааж байгааг хараад ер нь бол амсаад гоё байлаа. Яа уухгүй мө? Би л ганцаараа уух. Монголын хөдөөгийн эгэл жирийн өдөр бүхэн гайхамшигтай санагцсан. Тэгээд бас хөдөөгийн хүүхдүүд энгийн даруй, үнэн сэтгэлтэй цовоо сэргэлийн юм билээ. Хөдөөгөр аялах хугацаанд би утас гэдгийг бараг л мартсан. Олон газраар явж ихэндээ ядарсан ч сүултээ сурч илүү их урам зоригтой болсон. Тэгэхээр
Түр зүрийн ядралт бэрхшээл биш юм билээ. Би Монголоо бүтнээр нь тойрмоор байна. Тэгээд олон хүүхдүүдтэй ярилцаж үзмээр байна. Тиймээс миний влогтой хамт байгаарай.